Мягмар Сүрэнгийн Бүжин гэдэг орчны бохирдлын талаар ярьдаг, хог хаяг гэдэг талаар ярьдаг. Тэгээ би өөрөө энэ тал дээр айгу санаа зовдөг. Энээс болоод хүмүүс бид нар айгу хөвдөж чинь те орчин бохирдохоор хүмүүс өөрсдөө өвддөг. Тэгээ энийг мэдгүй байгаа юм шиг санагдаад тэгээ 2017 оны 10 сарын яг 5-нд Хоггүй Монгол гэдэг бүрэмс байгууллага байгуулад сошиал дээр Гялгар утгын Монгол хөтөлбөөн гэдэг пэйж ажиллуулад тэгээд эхэлжсэн. Манай улсад Гялгар утгыг дахин боловсруулдаг 2 үйлдвэр байдаг. Энэ 2 үйлдвэр маань 3 жилийн өмнө бол ойролцоогоор нэг 300 тонн Гялгар утгыг хамтдаа одоо дахин боловсруулдаг гэсэн тоог гаргаж ирсэн 3 жилийн өмнө. Одоо бол энэ тоо улам нэмэгдээд жишээлбэл ганцхан пластик центрийн хувьд гэхэд энэ 2021 онд бид нар бараг 300-аас 300 тонн Гялгар утгыг дахин боловсруулна гэж төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Сан орго компани болохоор нэг 150 орчим гэхэлэр яг улсын хэмжээнд 500 орчим тонн Гялгар утгыг дахин боловсруулах боломжтой болсон юм байна гэж ойлгож байгаа тийм. Нэг ийм Гялгарууд шүү дээ. Ингээд хаялаа гэхэд эргэн тойрон ингээд 70 м радиусаа хордуулж гэж үздэг юм байлаа л да тий. Гэхдээ хордуулахдаа түлдэг тухайн орчноо шүлтлэг орчин үүсгдэг гэж үздэг юм байлаа. Шүлтлэг орчин үүсгэнэ гэхээр бодоод үзэхэр чинь зүгээр л түлж байгаа байхгүй хөрсийг түлдэг гэсэн үг. Тэгээд хөрс болол хамгийн үржил шимтэй хэсэг нь Монгол орны хол нэг 10-аас 20 см байд юм байлээ. Гэтэл Гялгар утга онцорчод зузааны өмнөөс хамаарад 400 жил тэрнээс дээш жил хөрсөнд хадгалагддаг гэж үздэг штэ. Тэгэхээр 70 м радиусыг 400 жил хордуулад одоо бохирдуулаад түлээ тайцглаа гэд хар ухаанаар энгийнээр ойлгоход ийм л байгаа байхгүй. Хогоо ангилснаар бид нэр ирээдүй хойч үедээ энэ сайхан дэлхийгээ энэ сайхан хөрс усаа Монгол улсаа л эрүүл саруулаар нь үр хүүхэдтэй үлдээхийн төлөө хийж байгаа бидний бодтой үйл болох юм аа. Тийм учраас хогоо ангилцгаая.